За энэ жил 654 мянган иргэн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаа олголт авахаар бүртгүүлжээ. За нийт 78 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхлэх юм байна. Хамгийн гол нь захим төлбөрийн системд бүртгүүлсэн хэрэглэгчийн данс эзэмшигчийн мэдээлэл, арилжааны банкнд дах данс эзэмшигчийн мэдээлэлтэйгээ таарч байх ёстой юм. Хэрвээ бүртгэлийн мэдээлэл алдаатай тохиолдолд нөөтийн буцаа олголт хийгдэхгүй гэдгийг сануулж байна. 654,168 иргэн 78.1 тэрбум төгрөгийн нөөтийн буцаан олголтыг өнөөдрөөс эхэлж олгож эхэлж байна. Ингээд нөөтийн буцаан олголтыг авах данс руу өнөөдрөөс эхлээд сангийн амнаас шилжүүлж эхэлнэ гэдгийг би бас та бүхэнд хэлэх гэсэн юм аа. За үүнээс дараагаар одоо сангийн ам татврын албаны хамтраад энэ нөөтийн тухай хуулинд холбогдох өөрчлөлтийг нь хийгээд жилд нэг удаа биш жилд 4 удаа буюу улиралд нэг удаа нөөтийн буцаан олголтыг болгохоор төлөвлөж байгаа гэдгийг бас та бүгдэд хэлье. Нэмэгдсэн өртгийн албан татварын 2% иргэдэд буцаан олгодог болсноор татварын орлого эрс нэмэгдсэн 2016 оны байдлаар 497 мянган иргэнд 35 тэрбум төгрөгийн буцаан олголтыг хийгээд байгаа юм байна.